Байцгаана үзэгчдээ энэ өдрийн мэндийг хүргэе. NBS телевизээс 7 хоног бүр бэлтгэн хүргэдэг сэдэв нэвтрүүлгийн шинэ дугаар эхэлж байна. Бид энэ удаагийн дугаараараа Вьетнам Австрийн тухай асуудлыг хөндөх болно. Ингээд нэвтрүүлгээ хүлээн авчихсан уу. 2004 оны ихэнх үеэс эхлэн автомашины ачааллыг дагаад нэгэн шинэ бизнес хөгжүүлсэн нь Вьетнам Австрийн газрууд. Улаанбаатар хотод 150 гаруй Вьетнам засварын газар 500 гаруй Вьетнам засварчид ажилдаг гэсэн албан бус тоо байдаг. Тэдгээрийн ихэнх нь 20-с 30 насны Вьетнам улсдаа засварчин, авцэвчин зэрэг мэргэжил эзэмшсэн залуус байдаг байна. Жишээ нь бид 16 дахь хорооллын автобусны буудлаас холгүй орших Вьетнам Австрийн газарт очиход 30 орчим насны намхан Вьетнам залуу Самирну хэмээн огт авсан юм. Түүнийг Хүн гэдэг Монгол ирээд авцэвчин мэргэжлээрээ 4 жил орчим ажиллаж байна гэж өөрийгөө танилцуулсан юм. Мэргэжлийн хяналтын газраас авто үйлчилгээний байгууллагуудад хүрээлэн байгаа орчин суугчид сөрөг нөлөө үзүүлэхгүй. Галын болон аюулгүй ажиллагааны шаардлага хангасан, хөдөлмөрийн эрүүл ахуй тав тухтай орчин нөхцөлийг бүрдүүлсэн, техникийн аюулгүй үйл ажиллагаа, үйлчилгээний соёл, ариун цэвэр, эрүүл ахуй, хөдөлмөр хамгааллын заавар журам тогтоож бүрдүүлсэн байх зэрэг олон шаардлагуудыг тавьдаг байна. Харин шудраг өрсөлдөөн хэрэглэгчийн төлөөх газраас кассын ордлогын ордер ба тухайн засварын газрын үнийн тариф зэргийг шаардаж байгаа. Харин эдгээр шаардлагыг хангасан засварын газар хэд байдгийг мэргэжлийн хяналтын газар одоо хүртэл гаргаагүй дээр хэрвээ шаардлага хангаагүй тохиолдолд ямар торгууль хүлээлгдгийг Монгол улс хуулиндаа тусгаж өгөөгүй байдаг. За тэгэхээр манай нэвтрүүлгийн хамт олон Вьетнам Австрийн газруудад шудраг өрсөлдөөн хэрэглэгчийн төлөөх газраас тавьсан үн тарифын самбарыг ханандаа хатсан байна уу? За мөн орчин нөхцөл нь ямар байдал үйл ажиллагаа явуулж байна? Монгол Австрийн газруудаас үн ханшийн тариф нь яг ямар хөө ханштай байгаа юм? Яаж тогтоодгийг гэх зэрэг асуудлыг яг газар дээрээс нь сурвалжлахыг хүссэн юм. За ингээд Вьетнам Австрийн газруудтай хамтаа танилцъя. 100 мянга. Энэ гоо энэ ганцхан юм байна. ганцхан. Үний санд байна уу? Үний санд байхгүй. Байхгүй. Шудраг өрсөлдөөн хэрэглэгчийн төлөөх газраас автоэврийн хэрэгслийн засвар үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагаа нь холбогдсон хууль тогтоомжид нийцэж байгаа эсгээ шалгаж хэрэгжилтийг хангуулах зорилгоор хяналт шалгалтын ажлыг явуулж байжээ. Улаанбаатар хотын хэмжээнд нийт 200 гаруй авто засварын газар шалгалт хийснээс 90 гаруй хувийг Вьетнам авто засварын газрууд эзэлж байсан байна. Шалгалтын явцад 160-аас 170 авто засварын газарт нийтлэг хэд хэдэн зөрчил илэрсэн байна. Үүнд үйлчилгээний ерөнхий шаардлагыг зөрчсөн. Үнийн тарифын мэдээллийг ханан тогтоогоогүй. Компани албан ёсны тамга тэмдэг бүхий тооцооны хуудас байхгүй зэрэг байсан байна. Харин жолооч нараас үйлчилгээний талаарх сэтгэлийг нь асуух. За Вьетнамчууд одоо Вьетнам засварын улсууд бол одоо хууль бусаар орж ирж байгаа. Монголын одоо энэ улс төрчид гишүүд одоо хуулиндаа бас жоохон өөрчлөлт оруулж энэ Вьетнам засварын улсуудыг бас хуулийн дагуу шалгаж тэгж оруулж ирж байгаа. Ажил үүргийг нь хуулийн дагуу шалгаж хийхгүй бол одоо Вьетнам засварынхаа айгүйх болчлоо. Тэгээд энэ монголчууд өөрсдөө бас энэ Вьетнам засвараар гэлтгэн засварыг бол маш сайн хийж чадж байгаа, өндөр түвшинд хийж чадж байгаа. Тэгээд Вьетнам улсуудыг гэхээсээ илүү монголчуудыгаа бас оруулж ирээд энэ монголчуудаа энэ машин техникийг яаж засах, энэ бүх техник арга хэрэгслийг заагаад өгч юм бол манай монголчууд бас маш сайн машин засч чадж байгаа. Тэгээд Вьетнамчууд одоо бас үнийн зүр рүүгээд бас нэг цэвэрхэн засж байгаа ч гэсэн яг үнийн зүр бас арай дэндүү илүү байдаг. Манай монголчууд бас цэвэрхэн засдаг улсууд байна л да. Тэгээд цэвэрхэн засж байгаа ч гэсэн за их засварыг бол нэг 200-аас дээш гарахгүй засж байхад бол Вьетнамчууд бол ерөнхийдөө нэг бага зэргийн засварыг 200 гаргаад засж байгаа жишээ нэ. Иймэрхүү давуу талтай одоо ингээд Вьетнамчуудыг одоо ер нь бол нэг Монголд байлгах шаардлага байна уугүй юу гэсэн асуудлаас үүсэж байгаа тийм ээ. Тэгээ манай монголчууд илүү засч чадж байна. Манай монгол залуучууд юм хийж чадж байна. Тийм болохоор айл болох ус Монгол улсууд одоо энэ залуучуудыгаа бас жоохон уриалж ажилд нь бас жоохон дэм тус олж өгвөл бас дээр нь болов уу гэж бодож байна да.
Иргэдийн дунд хэдийг Монгол улсад хууль бусаар ардаж амьдардаг гэсэн мэдээлэл байдаг. Харин бид энэ талаар Монгол улсын засгийн газрыг хэрэгжүүлэгч агентлаг гадаадын иргэн хариатын асуудал эрхлэх газрын хэвлэлийн төлөөлөл Сэлэнгээгээс тодрууллаа. 2013 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар бол нийт Монгол улсад Вьетнамаас 656 иргэн оршин суух зөвшөөрлөг авсан хууль журмын дагуу ажиллаж амьдарч байна. Үүнээс бол дурдах юм бол гэр бүл Монгол улс иргэний гэр бүл болсон 20 гаруй иргэн байна. Суралцгаар нэг 18 иргэн манай улсад оршин сууж байгаа юм байна. Хамгийн их нь буюу одоо HG визийн ангиллаар буюу хөдөлмөр эрхлэхээр орж ирсэн иргэн 484 иргэн одоо яг одоо Монгол улсад хууль журмын дагуу ажиллаж амьдарч байна. Вьетнам улсын тухайд гэх юм бол яг тэгж мэдэгдэхүйц гэх юм уу тийм өөрчлөлт өссөн буурсан тойроосоо байдаггүй л дээ. Ер нь яг өмнөх оны юм уу тэг яг ижилхэн л төвшөнд л явж байна. Манайхаас бол гол нь одоо яг манайд бүртгэлтэй байгаа тийм оршин суух зөвшөөрөл одоо HG визний ангиллаар удирдсан засвар ажиллаж байгаа ч юм уу тийм иргэд бол яг нөгөө хуулийнхаа дагуу удирдлагаа явуулж байгаа. Тэрийг манайх нөгөө бас одоо хууль бусаар байна уу гэдгийг нь алдан гаргах хэлцмаа шалгаад тэгээд хэрэг зөрчилтэй ямар нэг визийн хугацаанд хэтэрсэн ч юм уу тийм зөрчил гаргасан байх юм бол албатаад хууль журмын дагуу албатаад гаргадаг байна. Мөн гадаадын иргэн хариатын асуудал эрхлэх газраас иргэдийн эрүүлсэн мэдээллийн дагуу болон төлөвлөгөөт бус хяналт шалгалтаар 2013 оны эхний 5 сарын байдлаар Монгол улсад хүчин төгөлдөр бус хуурамч бичиг баримтаар нэвтэрсэн нотлогдсон. Төр эрэгч виз бүртгэлийн журмыг нэгжид 2 удаа зөрчсөн. Монгол улсад байх виз болон оршин суух зөвшөөрлийн хугацаа хэтрүүлсэн. Тус улсад ирсэн зорилгоос өөр үйл ажиллагаа явуулсан. Эрх бүхий байгууллагын зөвшөөрлөгийг хөдөлмөр эрхэлсэн зэрэг хүндэслэлээр Бүгд найрамдах Хятад ард улс, Бүгд найрамдах Социалист Вьетнам улс, Канада, Бүгд найрамд гардчилсан Солонгос ард улс, Оросын улбаны улс, Ирланд зэрэг нийт 18 орны 256 иргэнийг засгийн газрын 2013 оны 339-р тогтоолоор баталсан. Гадаадын иргэнийг Монгол улсаас албадан гаргах болон Монгол улсад дахин оруулахгүй байх хугацааг тогтоох журам заасны дагуу Монгол улсаас албадан гаргаад байна. Албаны хүний мэдгдснээр Монгол улсад албан ёсны хөдөлмөр эрхлэх визтэй 480 гаруй вьетнамчууд байдаг гэж хэлсэн юм. Тэгвэл манай улсад 150 гаруй вьетнам авсрын газар дунджаар 3 вьетнам засварчин байгаа гэж үзвэл ихэнх нь албан ёсоор ажиллаж амьдарч байгаа гэсэн хариултыг гадаадын иргэн хариатын асуудал эрхлэх газар өгсөн юм а. Ямар ч тач гадаадын иргэн хариатын асуудал эрхлэх газраас иргэдийн эрүүлсэн мэдээллийн дагуу болон төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг хийж зөрчил илэрвэл албадан гаргаж байна. Хэрвээ үзэгч танд Вьетнам асрын газар болоод Вьетнамчуудтай холбоотой гомдол санал байгаа бол гадаадын иргэн хариатын асуудал эрхлэх газрын албадан гарах хэлэлцийн 93 14 10 18 дугаард хандаарай. Нийслэл Улаанбаатар хотод маань Вьетнам авцар хэмээх гарчигтай маш олон газрууд тав алхаад барах шахуу үйл ажиллагаа явуулах болсон. Энэ үйл ажиллагаа явуулж байгаа Вьетнам засварын газрууд маань ямар ажилчид ажилдгийг тэр Вьетнам хүмүүс хэрвээ энд ажилдаг болоод үнэхээр Монгол улсад хууль ёсны дагуу тэр визийг аваад амьдарч ажиллаж байна уу гэдэг асуудлыг бид бүхэн нэвтрүүлгээр хүлээх хичээлээ. Тэгэхээр манай нэвтрүүлгээс багч гэсэн мэдээллийг та бүхэн авсан байхаа гэдэгт итгэлтэй байна. Харин би дараагийн дугаараараа Монгол улс илгэний хорт хавдраар дэлхийд номерт явж гэн гэсэн асуудлыг хөндөх болно. Ингээд дараагийн дугаараар уулзлаа, баяр та үзэгчдээ.